Өдрийн мэндэ. За би юу яасан ба тийм 24 оноос хийхлээ 23 онд ч гэсэн бас хийсэн бас санагдах юм. За 24 оноос хийсэн юм. 24 он, 25 онд энэ юу сар болгон coin худалдаж авах тухай хичээл оруулсан. За тэгээд 1 сард ороод 6 сард ямар шүү явцтайг нь яагаад үзүүлээд тэгээд дараа нь 12 сард дахиад хийдэг. За тэгэхээр энэ бол 24 оны бичлэг тийм. Дараагийнх нь болохоор энэ 22 оны бичлэг. Энэ 22 он. Энд харцнууд тайлбар 2025 он гэсэн. За тэгэхээр өнөөдөр би энэ бичлэгнийхаа 25 оны 1 сард хийсэн бичлэгнийхаа үр дүнгийн өнөөдөр 12 сарын 1-нд та нарт хэлж өгч байна. За анх удаага үзэж байгаа хүмүүс бол юу гэсэн үг юм бэ гэж магадгүй тийм үү? Би одоо миний бичлэгийг үздэг хүмүүс, миний YouTube-ыг даадаг хүмүүс бүгдэнд нь баярлалаа. Энэ хүмүүстэй он болгоны эхний 1 сард төлөвлөгөө зохиодог. Баянстай. За төлөвлөгөө зохионо гэж юу гэсэн үг гэвэл өөрсдийнхөө мөнгөний бололцоогоор 1 сараас эхлээд сар болгонд одоо coin худалдаж авдаг гэсэн. За тэгээд сар болгоно coin худалдаж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ? 1 сард одоо $10-оор, 1 сард $20-оор, эсвэл 1 сард 2 сард 3 сард 4 сард гэд ингээд явсаар байгаад $10-тай нь $10, $20-тай нь $20, $30-тай нь $30, 100-тай нь 100, 1000-тай нь 1000 тийм. За ингээд 12 сард бид нэр энэ үр дүн нь юу вэ гэдгийг хардаг. За өнөөдрийн хувьд миний энэ хичээл бол баг одоо энэ юу бол бичлэг бол баг сүүл их. Яагаад гэвэл би бүхэл бүтэн 2 жилийн туршид та нарт coin-ыг сар болгон яаж худалдаж авах вэ гэдгийг хэлээд яриад өгсөн байна. Тэр зарим хүмүүст нь бол өөдөртөө олж магадгүй. Тэгвэл мэдээж хэрэг би миний нэг баримталдаг юм болохтой зэрэг сар болгоны нэг л өдөр л одоо нэг л мөнгөөр авах аюулгүй сонирхолтой байдаг. Тэгээд одоо жишээлбэл би хамгийн анхны хичээл бичлэг болтон зэрэг миний $25-аар авч эхэлчихсэн. $20 сар болгон $20 5 coin аваад ихээсэн. За гэхдээ би бол бүр авт инвест тавиа тий. Binance бирж миний өмнөөс худалдаж авах энэ юуг нь тавьж өгсөн ба автоматар. За 25 оны бичлэг дээр би та нарт юу гэж хэлсэн бэ гэвэл би ерөөс юу яая өөрөө сар болгон $100 худалдаж авъя. Тэгээд та нарт харуулъя гэж хэлсэн. За би дундуур нэг ганц нэг зарсан юм би. Гэхдээ би хэрвээ биткойн жоохон үнэтэй үед нь зарсан бол заавалчгүй тэрийг би босааж авсан ба. Ерөөсөө алдаагүй. Одоо яг миний нөгөө сар болгон авсан мөнгөө бол болжгүй би алдахгүй хичээсэн. За энд тэгвэл та яагаад 768 байгаа. Уг нь бол $100 1200 байх хэвээр тийм. Гэхдээ би энийг зармын Bybit дээр авчаад тэмдэглэгийг нь тэнд хийгээд мартсан байна. Яг үнэн гэлээ. За тэгэхээр энд юу харагдаж байна гэвэл би жишээлбэл та нар намайг дагаад сар болгон coin аваад явж исэн бол энэ одоо энд нэг юм график байж байна. Тэгэхээр миний одоо яг энэ дээр харуулж байгаа графикэн дээр юу харагдаж байна вэ гэвэл энэ бол миний төрөвч байна. 1 сарын 1-ээс хойш худалдаж авсан coin-ы төрөвч гэсэн. Гэхдээ зэрэг миний төрөвчин дотор одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар 36.70% нь биткойн байх. 13.08% нь этериум байх юм тийм ээ. Тэгээд BNB 995 гэсэн байх. Уг нь би тэгвэл BNB гэл энэ тэмдэглээг юм байна. Би уг нь BNB-г айгүй сайн авсан. Тэгээд нэг жоохон coin-ууд айгүй бага хувьтай. Одоогийн байдлаар би биткойн жоохон ахиу аваад төрөвчнийхаа нэг 60% нь биткойн хийх бодолтой байна. Өөрөлдөх юм бол сүүлийн хэдэн жилийн байдлаар ерөнхийдөө альткойнууд, юм жижиг койнуудны хийх тийм актер үүсч чадахгүй байгаа тий. Тийм болохоор би одоо юу гэдгийг биткойныхаа баазыг 60% хүртэл одоо өнөөдөр би аваад тэгээд цаашаа жоохон энэ төрөвчнийхаа 60% нь ядаж биткойн үлдсэнд нь жижиг койнууд авах гэсэн бодолтой байна. За XRP-г жоохон шунаад авцсан юм тий. 3-т нь орцсон явж байгаа. Solana нэг жоохон тэгээд BNB
За твитийг би та нарт хэлжсэн тий нөгөө нэг trust wallet би нийчээд trust-ны шимтгэлийн төлөхөөр би твит авсан. За тэгээд нэг атом тэгээ өөр нэг жижиг өөр юм байхгүй тий баг байхгүй гэсэн. Monthly авсан. Яг monthly авсан гэвэл би та нарт хэлжсэн тий Bybit-ийн monthly чи өөрөө MNT-гээд coin юм. Bybit-ийн өөрийнх нь coin би бас нэг шимтгэл төлөх гээд авсан ба. Тэгэл ердөөсөө энэ миний авсан coin-ууд бол ерөөсөө л энэ. Тэгээд би жоохон сүжиггүй ерөн shit coin ч гэдэг юм уу эсвэл одоо тийм альткойнуудад ерөн сүжиг муутай. Угаасаа та нар мэд намайг үздэг хүмүүс мэдчихэе. Тэгэхээр миний авсан койнуудаас яг өнөөдрийн байдлаар одоо би яаж харах вэ гэвэл биткойн маань яг 11 сарын бүтэн 11 сарын байдлаар миний дундаж үн маань 100 тавьдаг гэсэн. Өнөөдрийн үн нь 84,801-тэй дундаж үн нь 100 ахна шүү дээ. Тэгэхээр 100 бол надад ихтэй да. Тийм учраас би энэ 84,800-аас доошогоо одоо нэг эсэндээ би биткойныг нэмж аваад үнэ жоохон яах нь доош нь багасгах нь. За энэ дээр бас нэг юм анхаарах хэрэгтэй. Би анх эхлээд жишээлбэл 58,000 дээр зарж чижсэн нэг хэсэг биткойн. Надад мөнгөний хэрэг болов. За тэгээд би тэр зарсан биткойноо ерөөс хийзээс эргэж авч чадаагүй. Ягаад гэвэл тэрнээс хойш ерөөс өссөг. За 70 эд дээр бас нэг жоохон зарсан. Тэгэл тэрнээс хойш ерөөсө бас тэрийг би худалдаж аваагүй. Ягаад гэвэл бас л тэр үнэн дээр эргэж очиогүй. Тэгэхээр би нэг бодлын алдагдaltaа яваад байгаа боловч нөгөө бодлын би авсан койно за жишээлбэл би одоо 37,8 дээр авсан бол 58 дээр зараад тэр мөнгөө би ямар нэгэн хэрэгтэй юмд хэрэгэлсэн бол надад харуулсаар байх юмрээс байхгүй. Тийм байгаа зү. Хэрвээ би тэр мөнгө хэрэглэлгүй эргээд биткойн авах гээд орцсон бол надад ашиггүй. Ягаад гэвэл тэрнээс хойш үн дандаа өссөн гэсэн. Тэгэхээр энэ дээр би та нарт юу гэж хэлэх гээд байгаагүй л хэрвээ чи хямд үн дээр одоо жишээл өнөөдрийн байдлаар 84,801 дээр аваад чи 110 дээр зараа мөнгөө бүр татаж гаргаж аваад ямар нэгэн өөртөө хэрэгтэй юм авсан бол тэгэл болоо. Энэ бол чиний нөгөө нэг coin ажилласны чин ашиг нь тэр. За энэ дээр би энийг тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр би яг нь 2 удаа зарцсан ба. Сая асглахгүй гэдэг юм. Тэгээ 110 дээр бүр нөгөө шунал хөдлөж явах нэг зарцсан. Тэгэхээр би 110 дээр зарсныгаа одоо чинь дундаж үн маань 100 болцсон байгаа юм чи тэрнээс доошоогоо нэлээд сайн доошлуулж авахгүй бол би ашигаа хийж чадахгүй тийм ээ. Тийм болохоор би өнөөдөр авна, дараа нь дахиад жоохон унуул дахиад авна гэх мэтчингээр би нөхөлт хийн гэсэн. За Ethereum болохоор ерөөсөө ямар ч тийм актер өөрчлөлт гараагүй. Өнөөдрийн үн 2754, миний дундаж үн 2800 бэ. Гэтэ би хэрвээ өнөөдөр гів гинтгэ 2754 дээр би зарах юм бол алдагдaltaа гарна тийм ээ. Тийм болохоор 2800 миний дундаж үн юм чи би ядаж 3100 дээр зарж яж ашигтай гарна гэсэн. За тэгэхээр би яах нь хүлээхээс өөр арга байхгүй гэсэн. За бусдууд нь бол яг адилхан. Өнөөдрийн миний югаар бол BNB өсөлттэй тийм одоо BNB дундаж үн 721 өнөөдрийн үн 813 боловч би BNB дээр өсөлттэй ажилласан гэсэн. Тийм дажгүй байсан гэсэн. Тэгэхээр одоо ингээд би 25 оны ингээд дүгнж танад хэлэх юм бол миний хувьд би яг өнөөдөр бүгдийн зараар гарна гэвэл надад ашиггүй. Гэхдээ би их одоо юу гэдэг сэтгэл хангалуун байгаа гэсэн. Яг үнэтэй байсан л да. Гэхдээ л би дундчийнхаа үнийг доошлуулсан гэсэн. Тэгээ 124 мөр хөрлөө яалаа. Тэгэхээр чинь одоо жишээлбэл хэдүүлээ BNB хараад. Энэ тийм би одоо энд та нар яг миний юу хэлэх гээд байгааг сайн ойлгож байгаа. Би 1 сард 25 оны 1 сарын 10-нд үнэн 860 байхад авч ирсэн $20. Тэгээд дараа нь 606 болсон. 576 дээр авсан байна. 661 дээр авсан байна. 700 дээр ингээд 800 дээр энэ бүр 9 сард бүр 1000, 10 сард бүр 1000 гарцсан гэсэн тийм үү. Тэгэхээр хэрвээ яг энэ дунд би жоохон зарсан байгааз өөрөлд юм бол би энэ доор авсныгаа энэ дунд жоохон зарсан гэсэн. Энд бүр би 1336 дээр зарсан гэсэн. Тэгэхээр би бас ч гэж харьцан уугаар ашгаа бол гаргаад авцсан тийм. Тэгээд цаашаагаа би одоо ингээд багасхаар нь дахиад цаашаа худалдаж аваад явна гэсэн. Тэгээд би өөрийнхөө нөгөө дундаж үнийг олоод дээшээ яв. Гэхдээ
энд одоо би 1300 $1336 дээр би нэг зарчаад $50 л. Тий, $50. Тэгээ дараа нь би дахиад $55. Ингээд нэгсэндээ би $105 тэнцэх юугаан BNB-гээ зарцсан байна шүү дээ. Одоо би энэс хойшоогоо үнэн доошлох тусам худалдаж аваад энэ зарсныхаа нөхөн гэсэн. Энэ доор бас нэг юм чинь. Тэгээд гэхдээ миний нөгөө BNB-гийн дундаж үн чинь 721 тийм. Тэгэхээр би 1335 дээр зарна гэдэг чинь ямар ч байсан ашигтай ажилласан байна. Ганцхан нөгөө нэг тоон цөөрснө үгүй юу гэдгийг бас тооцоолно. Айгүй нарийн тооцоолно гэсэн. За ийм. Тэгээд одоо би өнөөдөр дахиад одоо жишээлбэл би BNB-гээ хэдэн сар хамгийн сүүлд тавьсан баг. 11 сар 14-нд тавьсан тийм. Уг нь би 12 сарын 10-нд авах хэрэгтэй тийм. Тэгээ би 12 сарын 10-нд ажилтаа учраас өнөөдөр хараатай үний. За 809 гэж юм тийм. Миний 919 тийм амар унаагүй байна л да. Гэтэ одоо яах вэ тийм? Хэдээр авсан? $20 л ах. 10 энэ жоохон нэг BNB-г болохоор би жоохон онцгой авсан юм тийм. Заримдаа авахгүй. За хэдүүлээ энийг хараад. Тэр юм хараад. Тэр юмыг болохоор нэг сард айгу үнэтэй исэн юм шүү дээ 3000. Тэгээд 2000, энэ 1500, 2000, энэ 4000, энэ сүүлийн 8, 9, 10 сард бол мангар үнэтэй авсан юм тий. Тэгэхээр чинь өнөөдрийн миний дундаж үнэ бол хэд вэ? 2800. За одоо тэгвэл хэд вэ? Хараад тий. Ethereum 2700. За тэгвэл би хэдээр авчихсан? 20-оор 20 хэдээр авчихсан. Энэ биш нөгөө Ethereum хараад тий. Ер нь бол нэг $10 л авчихсан юм штэ зайлал тий. За яхаа ингэж чийдэг. Өнөөдөр би Ethereum-ийг би шууд аваад харуулчих. За өнөөдөр би $20 авчих. За бэж. Миний дундаж үнэ маань хэд байгаа л Ethereum 2800 тий. Өнөөдрийн үнэ нь 2724. Би 10-аар л авчих. За ингээд 10. Ethereum USDT биш энэ чинь буруу болчихлоо. Хараа би юугаар авна? Биш cross биш. Буруу юм дээр дараач. 91-ийн үнээр яг өнөөдрийн үнээр авна. Яг гэвэл би нөгөө танарт юу та хурдан ойлгуулахын тулд $11 10 USDT-гээр авчих. Тий. За ингээд авчлаа. Би шууд авчлаа шүү. За энэ iStore 2732 дээр би авсан бол одоо хэдүүл энийгээ тэмдэглээд. Тэгээ би дараа нь цааш нь тайлбарлаад өгнө. Миний түрүү хичээлийг үзчихсэн хүмүүс бол бүгд мэдчихэе дөө тий. Иймэрхүү байдаг гэж. За дараа нь би хэдийг авсан бэ? Энийг авсан. За ингээд харчих. За одоо харъя. 2700 өнөөдөр нэгэнд авчлаа тий. Тэгэхээр нөгөө дундаж нэг жоохон ч гэсэн бага шинжээ баг байхгүй шахав. За яах вэ гэхдээ. За тэгээ энэ нөгөө нэг ийм бага үнээр бага мөнгөөр $10, $20 авч байгаа тохиолдол нэг их тийм актер юу яахгүй гэсэн үг. Өөрсдөө орохгүй. Тэгэхээр би энд бол айгүй гоё авсан байгаа. Ерөөсө зарж мараачгүй Ethereum. Яг тэгвэл Ethereum тийм их актер юунд очиагүй шүү дээ. За энэ 4000 дээр мэд 4400 дээр заруул зархал байсан баг. Гэвч би ч нөгөө өөрөө төлөвлөгөө зохиогоод явж байгаа юм чинь тий. Би яг 12 сар авах хэрэгтэй гэд. За одоо энэ дээрс надад түрүү чи нөгөө BNB-ийг одвол энд айгүй хөөрхөн харагдчихаа. 1 сар 2 3 4 5 гэд ингээд ингэсэн. Би 5 сард нөгөө байхгүй байжгаад тэгээд 5 сард байхгүй байжгаад 6 сард 2 удаа авчихсан. Хардаа дээр 20 гэ. Тэгээд нийтдээ уг нь 11-ээс 12 сар байх хэрэгтэй боловч 11 сар байгаа тийм үү. Тэгэхээр ингээд авсаар явж байгаад өнөөдөр би одоо сүүлийнхаа худалдаа авалтыг хийчлээ гэсэн. За тэгээд одоо би энийгээр чинь Ethereum яах вэ гэвэл Binance дээр би стейк хийгээд орхисон. Trust Wallet дээр жоохон стейк хийгээд орхисон байна. За ингээд би одоо ямар зорилготой вэ?
2793 бол одоо миний дундаж үн байх нь тийм үү. Тэгэхээр би 2700 юунаас 2793-аас би дээшээ зарах юм бол ядаж би нэг 3200 300 ч гэдэг юм уу 3400 за бүр 4100 200 зарах юм бол тэгэл би хөөхөн ашигтай гарна гэсэн. Тэгэхээр би тэр олтол угаасаа зарахгүй. Яг гэвэл би энийг хөрөнгө оруулалт гэж хийж байгаа учраас тийм. За ингээд гэх мэтчингээр би бусад юунуудаа бас яг ингээд аавна өнөөдөр. Гэхдээ одоо би та нарт одоо би энийг айгүй хөөх авсан ба тийм 1 сараас эхлээл авсан. За энэ нэг их хайхтар өөрчлөлт бол гараагүй гэсэртэй. Гэхдээ энэ дундыг хөөх өссөн шүү. 354 гэх тийм энд нэг жоох өссөн. Тэгээ тэрнээс хойш ерөөс өссөөгүй ингээд унаад байгаа. Тэгвэл дараагийн онд та яах вэ? Яг энэ чигээрээ авах уу гэд. Би дараагийн онд ер нь юм жижигхэн койн нэг их тийм юу байхгүй байна. Ер нь бол би жоохон миний зорилго бол биткойноо жоохон ахиулах юм уу гэд бодож сууж байна тийм. Биткойноо ер нь бол нэг төвчнийхаа 60% дээр тавьж тавина гэж бодоод байж. За энэ ингээд игэх мэтчлэнгээр би одоо цаашаагаа яах нь вэ? Энэ сарынхаа 12 сарынхаа $100 юу? Аваад дуусгах нь шүү дээ. За одоо би энэ дээр гэхэд 84 дээр тий. За 84 дээр хийдийг нэг жоохон ахиух авчи тий. Мэдээж үнэ тавьж авч болно шүү дээ. Одоо жишээлбэл би энэ дээр $30 авчи. Ингээд. За тэгээд энийхээ бас яах нь $30-аа би тэмдэглэж гинэ шүү дээ. 84 энэ биткойн 84 хэдэлээс мартчихлаа энэ. За одоо 0.35 ингээд. За энд би сүүлийн үед энд зараад 124,000 дээр би зарсан. Тэгээд би тэрнээс хойш ерөөсөө шууд ингээ хөдөлж авч байгаа. Гэхдээ үнэ нь өөр өөр нэ 110, 106 энэ чинь болохоо түрүүчийн сарах юм бэ те 103, 100, 100, 101, 97, 93, 90, 84 өнөөдөр одоо хамгийн бага дээр авч ин гэсэн. Тэгээ би энэ хамгийн бага дээр авсныгаа одоо би энэ сая нөгөө 100 байсан шүү дээ тийм ээ санаж ийн миний дундаж үн 100,000-тай одоо 99,273 болсон ба. Тэгэхээр би энийг бүр доошлуулна. Одоо дахиад унахаар нь дахиад жоохон аваад ингээд доошлуулна гэсэн. За энэ ингээд миний нөгөө хөрөнгө оруулалтын тухай одоо орсон хичээл маань ерөнхийдөө ингээд дуусч байгаа. Хэрвээ үнэхээр намайг дагаад хөлтөн 12 сар авж байгаа хүмүүс бол дундуур нь над чиг ингээд төвчээр алдаа зарсан байж магадгүй. Эсвэл ерөөсөө аваагүй ч гэж магадгүй тийм. Одоо бол би энэс хойш ингэж шууд тавихгүй. Одоо намайг авсны дараа гэтэл унж штэ тийм байгааз. Тэгэхээр би одоо бол харин үнэ би бүр доош нь болгож тавина гэсэн. Тэгэхээр яа гэвэл одоо би энэс доошоогоо би хэд дээр энэ үнийг би бүр одоо юу гэдэг 81 хүрэх юм. Гэхдээ би мэдээч чат GPT мэд дээр бичиж агаад тийм энэс доошоогоо хэд байх вэ гэдгийг хэд хүрэх юугнуудын графикнуудыг харна штэ. Тэгж жаад би энэ дээрээс одоо жишээл би та нарт зүгээр л хэлээд өгчий. Би 81600 78 дээр одоо $20 тавна гэд ингээд тавих нь. Тийм ингээд тавьчих нь. Тэгэх юм бол энэ маань энэ доор гараад ирнэ. Дээр би биткойн үнийг 81678 хүрэхээр нь $20 авнаа гэд ингээд би тавьчлаа. Хүрхгүй юу хизээ өргөө би мэдэхгүй тийм. Энийг болохоор бичлэг хийж байгаа болохоор би танарт шууд аваад харуулчихлаа. За ингээд. За энэ ингээд миний одоо нөгөө хөрөнгө оруулалт хийдэг, coin хийдэг энэ юу бол хичээл ингээд дуусч байгаа. Одоо би ер нь дахиад энийг бараг хийхгүй байна. Тэгэхээр би танарт одоо юу гэж хэлэх гэж байна үгүй л заавал аав гэж юусоо би хэлэхгүй. Крипто валют эрсдэлтэй гэдгийг би бараг бичлэг болгондоо хийлдэг. За хэрвээ та цалингаа авлаа, сарынхаа тооцоо гаргалаа. Миний цалингаас нэг $25 тий эсвэл би одоо нэг $30 ерөөсөө coin авчаа аваад байжээ. Яг хөө хизээ нэгэн цаг тэрэг болж магадгүй гэвэл авч бол. Тэрнээс биш миний цалин миний өнөөдөр энэ сарын одоо юунд хүрэхгүй байхад би тэрнээсээ эсвэл хүнээс мөнгө зээлээ. Ямар нэгэн газараас ломбарднаас мөнгө аваад coin авна гэвэл эрсдэлтэй. Тэгэхээр хэрвээ та өөрөө санхүүгийн сахилгат бариад за би энэ сард чинь $30-оор ямар нэгэн
одоо ресторанд орох байсан гэвэл нэг удаад за яшиг энэ ресторан болъё гэд $30 энэ биткойн авчиж болох нь тий. Тэгэхээр энэ мэдээж баярлалч ч болно, хөрөнгө оруулж ч болно. Гэвч зарим юмн дээр жоохон яах нь өсөж хангалаад ингээд авч болно. Тэгвэл би ерөөсөө энд чи итгэдэггүй мó, эн чи ерөөсөө юу яадгүй мó, те энэ шиг худлаа юм байхгүй гэл бодож байгаа хүмүүс бол энэ рүү ерөөсөө ороод хэрэггүй. 3 дахь юм нь нэгэнд орцсон болохоор ерөөсөө гарна гэж байдгүй. Хүмүүс ингээд улам сонирхоод, улам өөр юм судлаад, улам ингээд юу үсэх гээд байгаад идэг те ингээд өөр юм. Тэгэхээр энэ ийм учиртай юмыг өнөөдөр би хэлээд дуусгачлаа. За одоо би тэгээд сургалтыг надаас дандаа хүмүүс асуудаг. Би сургалт ордог. Сургалтыг би ганцаарч ордог. За яг ганцаарч хэлж ордог вэ гэвэл хамгийн гол нь би юунаас хайдгүй гэвэл энэ айгүйх мөнгө төрөхтэй холбоотой. Тийм. Одоо жишээлбэл 3-4 хүнд хичээл зааж итэл аль нэг нь буруу коноп дарах юм бол одоо жишээл coin чи нэг амар юм нь чи нэг л явуулчих юм бол эргээд авах боломжгүй тий. Хэнийг чи буруутгах чадахгүй. Ягаад гэвэл чи өөрөө нэгэнт явуулсан болохоор эргэж ирнэ гэж байдаг. Нэг. Хоёрдугаарт coin-ыг нэг буруу явуулаад гацчих юм бол хинч хүлээж авах ч хүн хүлээж авахгүй би ч эргэж авахгүй. Тэгэхээр маш их анхааралтай байх хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрт нь би нөгөө хүмүүсийн бичиг баримтыг энэ дээр нөгөө баталгаажилт хийгээд утасны дугаар бичиг баримт бүх юмнууд нь одоо ил харагдана гэсэн. Тэгэхээр би хүмүүсийн аюулгүй байдлыг бодоод одоо аль болохоор өөр хүн харахгүйгээр те зөвхөн 2 хүн биендээ итгэлцэж найдалцаж хийдэг болохоор энэ дээр чинь ерөөсөө бүх хүмүүсийн бүхэл одоо юунууд нь гарч ийн гэсэн үг те нөгөө санхүүгийн нууц нь гарч ирдэг те. Тийм болохоор заавчгүй олон хүнд ингээд оролцоод бөөнөр хичээл заагаад шаардлага байхгүй нэгдүгээр. Ягаад гэвэл гардаж ганцаарч заадаг гэсэн. Гуравт нь хүмүүсийн төвшин өөр байдаг. Төвшин, нас тий ингээд өөр байдаг. Зарим хүмүүс бол энийг аль хэзээ судалж байгаад мартчихад эргэж орж ирж байгаа ч юм уу. Зарим хүмүүс бүр 0-оос бүр яг бэлтгэл ангийн хүүхдчиг орж ирдэг. Зарим хүмүүс бүр айгүй сайн мэдлэгтэй боловч тий нөгөө нэг яг одоо хаанаас эхлэхээ мэдэхгүй ч гэдэг юм уу. Эсвэл бодоод яваад исэн тэгээд ингээд яагаагүй ч гэдэг юм уу. Ингээд янз бүр. Зарим хүмүүс залуу хүмүүс ингээд нөгөө багцлаад орохоор айгүй хурдан ойлгоо явцдаг тий зарим хүмүүс. Зарим хүмүүс бол бүр ингээд Б-гүй цэг тасалгүй зааж иж ойлгодог. Тэгэхээр би миний одоо нөгөө үнэн сэтгэлээсээ хүн сураасаа гэж бодлон юу гэсэн үг гэвэл нэг төвшингийн хүмүүс шиг бүгдэнд нь нэг төвшингийн програмаар хичээл орохыг ерөөсөө зөвшөөрдөггүй. Ягаад гэвэл тийм олон өөр төвшөнд хүмүүс нэг л програмаар зарахаар зарим нь бол айгүй хямдхан юм шиг санагдана. Гэхдээ хямдхан гинэ хэлбэрхэн юм шиг санагдана. Зарим хүнд нь айгүй хүнд санагдана. За дараагийн нэг шалтгаан бол англи хэл ерөөсөө мэдэхгүй хүмүүс орж ирдэг. Огт англи хэл мэдэхгүй. Англи хэл сайн хүмүүс орж ирдэг. Тэгэхээр чи англи хэл сайн хүмүүсд нэлээж хурдан ойлгоно. Англи хэл сайн мэдэхгүй хүмүүс бол байнгын орчуулна гэсэн. Тийм ээ үг болгоныг орчуулна гэсэн. Тэгээд ийм асуудалтай. Тийм болохоор за дараагийн нэг юм нь би утсан дээр хичээ зааж чаддаггүй. Ягаад гэвэл айгүй утсан дээр ингэж орох гэхэр чинь нөгөө би удирдах чадахгүй учраас тэр хүнийг чи тэн дээр дардаа энийг хаадаа энийг нээдэ гэдэг ингэсээр байтал айгүйх цаг бардаг. Харин ийм компьютер дээр юм уу эсвэл ноутн дээр шууд ингээд би өөрөө бид хоёр экрануудаа нийлүүлж байгаа. Тэгээ би экраныг харж байгаа. За одоо чи тэн дээр дар энэ дээр мөнгө оруул, тэдийг оруул ингээд заах юм бол надад ч амар тухайн цаал үндэ ч амар байдаг. Тэгтээ амар хүчтэй компьютер шаарддаггүй. Тэгээ заавалчгүй одоо Mac байх хэрэгтэй шиг юм. Заавалчгүй тийм байх хэрэгтэй гэхгүйгээр хамгийн гол нь би экраныг чинь харах боломжтой интернетийн хурд сайн байхад л болов. За нэг асуудал байна лээ те. Саяхан би нэг хичээлд хүн юм зааж өгсөн чи Windows 7-той байсан те. Тэгэхээр нөө миний экран дамжуулж үздэг програм тэрэн дээр суудаг юм билээ. Тэгэхээр мэдээж хэрэг компьютер дээр сүүлийн үеийн Windows татгдсан байх хэвээр. Гэх мэтчлэн ингээд. За цагийн хувьд ерөөсөө анхан шатныханд ч тийм ээ би ерөөс арилжаа заадаггүй, сигнал өгдөггүй. Зөвхөн анхан шатныханд одоо энэ улаанаар эргэлдээд байгаа юмуудыг л тайлбарлаж өгнө. Яг саяг шиг би яаж худалдаж авах уу, яаж тэмдэглэгээ хийх үү гэдэг юм. Тэгэхээр анхан шатны хүмүүс учраас ерөнхийдөө нэг 10-аас 15 цагийн хооронд хүмүүс анхан шатны мэдлэг авчдаг. Миний одоо ингээд харж байгаагаар. Тэгтээ нэг онцлог нь би цагийн зөрүүтэй тийм болохоор нөгөө заавалчгүй цагаа таарна.
Нөгөө цагаа таарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн 7 цагийн зөрөө бол бас айгүй том зөрөө. Монголд байдаг хүмүүст бол айгүй том зөрөө болчдөг. Тийм болохоор энэ дээр нэг цагийн ийм зөрөөний асуудал гардаг. Хоёрдугаарт нь би ерөөсөө хичээлийг одоо төрөглүүлдэг. Жишээлбэл би мөнгө авахын тулд 10 цагийнхаа хичээлийг хурдан ороод мөнгө аваад тэгэл хаачна гэхгүйгээр аль болохоор эхний цагийн хичээлийг хүн авчаад ойлгоод өөрийн болгочоод тэгээ дараагийн цагийн хичээлийг авал аюул сайн байдаг. Уг нь бол тийм 2 3 хоногийн дараа за би энийг яг ойлгочлоо. Одоо би цаашаа явъя гэдээ орохоор аюул сайн байдаг. Гэхдээ зарим хүмүүс 2 3 цагийн хичээл авчингуудаа ажил гарсан гэдэг алга болчдөг. Алга болж байгаа хагас жилийн дараа орж ирдэг. Тэгэхээр нөгөө төрүүчийнхаа үдсэн юм алин хизээ мартцсан байдаг. Надад бол мөнгө авах нь сайн боловч нөгөө хүн чинь ингээд 7 сарын дараа ирэхээрээ мартчихаараа бас болохгүй тийм ээ. За тэгэхээр ийм ганцаарч хэлсэн хичээл авах сонирхолтой болвол над руу бичиж болно. Мэдээж хэрэг нөгөө ингэж нухаж хичээл ордог тийм үү? Нухаж хичээл норнгол би бүр хүн болгонд одоо энийг жишээлбэл энэ үг болгоныг орчуулж монголоор тайлбарлаж өгдөг. Ялангуяа англи хэл сайн мэдгүй хүмүүс. Тэгэхээр яг үнийн чанартай би гэсэн мэлэх ятардаг тийм бүр ингэж цэг даслал одоо энэ ингээл доотлын бүх юмнуудыг танилцуулдаг учраас айгүйх ядардаг. Тийм учраас мэдээж хэрэг юу аль нь одоо биенийгаа сайн ингээд ойлголцох хэрэгтэй. За ийм би сургалт орд юм аа. Тэгэхээр юу гэж ойлгож гинүү гэвэл надад компьютерийн экраныг өгөөд ноутбукийн экраныг өгөөд тэгээд би одоо энэ дээр яг за одоо энэ дээр дар те энэ дээр одоо энэ BTC STT гэд бич гэд ингээд бүр бичүүлээ. Одоо яг ингээд хүмүүсийг өөрөөр нь гараар нь ингээд бичүүлээд USDT гэд ингээд бич гэд. За тэгвэл энэ дундуураа би юу гэж USDT гэж юу юм? Stable coin гэж юу юм? Гэд энийг тайлбарлал. Эндээс одоо coin-ы хосол нь юу юм? Тэ хосол нь энд гараад энэ үнэн хаана? Энэ график нь хаана? Ингээд нарийн бүр нэг бүрчлэн ингээд заадаг. Тэгээд энэ доотлол дээр одоо жишээлбэл лимитээр худалдаж авна гэж юу юм? Тэ одоо энэ шууд худалдаж авах нь юу юм? Энэ түүхнүүд нь юу? Хаана миний түүх гарч ирэх юм? Энэ одоо нээлттэй гүйлгээ нь хаана гардаг? Энийг хэрвээ ингэж нарийн заадаг учраас ямар ч байсан нэг 10-аас 15 цагийн хичээл авахд хүмүүс сурчдаг юм аа. Анхан шатны мэдлэг авчдаг юм аа. Тэгэд энэ ажилдаа би өөрөө жоохон завгүй байгаа учраас тий одоо бас ингээд хүмүүст бага цагийн ч гэсэн хамаагүй хичээл ордог учраас надад илүү одоо ингээд компьютер дээр яг ийм үнгүй хичээл явуулах цаг зав баг. Тийм болохоор энэ ер нь криптовалютын яг яаравчилсан хичээлнүүд л оруулна гэхээс биш миний түрүүний оруулж ирсэн хичээлүүдийг дахиж оруулахгүй. За би нэг юм ажигласан ганцаарчилсан хичээл авсан хүмүүс эргээд миний энэ үнгүй оруулж байгаа бичлэгнүүдийг харангуйтаа нэрэ тийм байсан байна лээ штэ гэд хэлдэг. Ягаад гэвэл эхлээд өөрөө нөгөө суураа тавьчихтаан зэрэг огт үзээгүй, огт мэдхгүй хүн энийг харахтаан зэрэг огт ойлгодоггүй. Хичээлээ үзчихээд анхан шатныхаа мэдлэгтэй болчоод энийг эргээд үзэхтэн зэрэг нэрэ тийм биш гэж ойлгодог тийм. Тэгэхээр энэ дээр бас жоохон бодоор. Гэхдээ хин ийгч би тэрийг ингэж хий, энийг тэгж хий гэж шахахгүй. Тэ энэ бол тухайн хүний хувь хүний асуудал. За тэгээд хэрвээ ийм сонирхолтой хүмүүс ахын бол над руу яриарай. За ингээд би бүтэн жилийнхаа хөрөнгө оруулалтын тухай танад хэлээд өгчлөө. Тэгээд дараа нь би нөгөө стейкнүүдийн тухай нэг ойр зүрийн бас нэг ганц нэг дүгнэлтүүдийг оны дүгнэлтүүдийг хийж өгнө. Энэ онд ер нь тэ ямар стейк хийгээд юу ашиг гарваагүй юу? Хаана стейк хийвэл зүгээр юм бэ? Ямар юм дээр стейк хийвэл зүгээр юм гэсэн юмуд ярьж өгнө. Ингээд бүтэнт нь амжилт. Тэгээд надтай хамт нулингийн өнгөрсөн жилийн би энэ 24 оны бичлэг хийж байхдаа ч гэсэн хэлжсэн. 25 оны бичлэг хийж байхдаа ч хэлсэн. Надтай хамт ингээд бүтэн жил сар болгон coin авсан бол их баярлалаа. За тэр coin аваад явжсэнүүдийг саяын тэр хөөрхөн өсөлтөн дээр зарсан бол их сайн байна. Тэгээ одоо нөгөө хаана нэлээ? Энд хэрвээ та нар зарж амжсан бол их сайн байна. Тийм ээ. Тэгээд цаашаагаа одоо доошоо уналт гэхдээ одоо ерөнхийдөө бол нэг баавгаан үе ирж байгаа гэдээ яриад байгаа тий доошоо уналт хийд байх юм. Гэхдээ нэг жижигхэн тийм нэг огцон өсөлтүүдэн дээр тий нэг жоохон коррекц хийж байгаа огцон өсөлтүүдээр юугаан койно жоохон зарахад бол зүгээр л дээ. Гэхдээ л эргээл нөгөө
тэр нөгөө анхныхаа авсан үннээсээ доошогоо авахгүй ашиг гардаггүй тийм. Тэгэхээр би болохоор хүмүүс зүгж хилдэггүй. Ерөөсөө ингэж сайн цуглуулж байгаа л нэг удаа нэг үнэн дээр зараад мөнгөө гаргаж аваад машин авах хүн машинаа аваад ядаж өөртөө сайхан гутал авах нь гутал аваад тэгчгэл юм бол бидний энэ одоо койноос хийсэн ашиг нь тэр. Тийм. Тэрнээс биш 10 жилийн дараа би саятан болон тэр бөмбөдөн болно ч гэдэг юм уу те. Тэр бол нэг жоохон хэцүү. Асуудал. Ямар нэгэн зориг тавиад тий. Тэгээд яг зарчаал мөнгө гаргаж авал $100 ч гэсэн хамаагүй. Тэгээд $100 ашиг хийгээл өөрийнхөө нөгөө нэг за одоо юу гэдэг нэг $60-аар аваад $100 зарсан тохиолдол байж болох юм тийм үү. Тэгэхээр чи бас нэг хөөрхөн $40 ашигтай л гэсэн үг л дээ. Гэхдээ тэр $100-ороо би өөртөө ямар нэгэн юм аваад ямар нэгэн юмд хэрэгэлсэн бол тэгэл бөөм баяр гэсэн. Ягаад гэвэл би ашиг гаргаад авсан. Тэрнээс биш төрөвчөндөө гаргаж аваад бэлэн мөнгөөрөө ямар нэгэн юм худалдаж аваагүй бол энэ миний ашиг бол биш. Шууд хэл энэ бол миний ашиг биш. Би зүгээр л гоё юм тоол хараа суугаад байгаа болохоос миний ашиг биш. Би авсан койно одоо жишээлбэл би энэ доор одоо жишээлбэл танилцуулъя тийм. Би 79 одоо би 79 500 75 35 за энэ ядаж би 350-аар аваад 3500-аар аваад гэдэг юм уу те 350-аар аваад тэгээд дараа нь би 124 дээр зараад тэгээд энэ мөнгөө төрөвч рүүгээ гаргаж аваад Монголынхаа карт руу гаргаж аваад тэрүүгээрээ би ямар нэг юм авсан бол би ашгаа авлаа гэсэн үг. Тэ тэрнээс биш энэ дээрээ ингээл байгаагаараа харагдчихэвэл ямар ч ашиг биш. Тэ. За бүгдэнд нь амжилт. Оны эцс учраас би жоохон юм юу нуршуу ярьж байгаа шүү. За тэгээд олон удаа бол та нар ингэж зовоохгүй. За баяр та.